Сайн байцгаана уу? Та бүхэнд блоглон олборлох аргыг хамгийн өргөн сэдэв болох хайртай холбож товчхоноор тайлбарлая. Бид олон төрлийн хүмүүс дундаас нэгийг нь сонгож дурладаг. Үүн шиг ашигт малтамлын төрөл, ордын хэмжээ, геологийн тогтц зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад хэрхэн олборлоход шийдэгддэг. 1200-аас 1300 метрийн хүнд ашигт малтамлыг аюулгүй ажиллагааны дагуу олборлоно гэдэг тун нарийн ажиллагаатай үйл явц. Таалагдсан нэгнээ өөртөө татна гэдэг ч хичээл зүтгэл шаарддаг шүү дээ. Энэ нь миний туршлага хэр ихээс хамаарч татагдж байгаа нэгнээ найрч чаддаг шиг блоглон нурааж олборлохоос ч гэсэн олон жилийн туршлага мэдлэг шаарддаг. Тэгвэл блоглон нурааж олборлох арга гэж юу вэ? Бид хайртай хүнтэй болсон бол зүрхийг нээх хэрэг гардаг. Хамгийн эрсдэлгүй аюулгүй аргаар. Үүнтэй ижлэр блоглон нурааж олборлох аргач ч гэсэн хит хитэн үе шат дамжлага байдаг. Хүдрийн биетийн дагуур хүнлэн малталт хийж түүгээр дэслэхэд биет хөдөлгөөнд орчих нурж эхэлнэ. Хүдэр буулгах цэгээс хүдрийг авах тусам дээр нагаа нь сулран нурж орж ирдэг. Дэслэгээр бутарсан хүдрийг хүн даацын машинууд анхдагч ботлуурлуу зөөж гар бөмбөгийн хэмжээтэй болтол бутлана. Бутлагдсан хүдэр дамжуур гар зөөгдөж баяжуулах үйлдвэрт очино. Үүнээс гадна хянах, аюулгүй байдлаа хангах, химийн бодис ашиглаж хүдрийг ялгах гэд цааш өөр олон ажил анхаарах зүйлс байдаг. Эдгээрт дэмжлэх үзүүлэх багаач гэсэн мартаж болохгүй. Довчхондоо блогчлон олборлох арга нь газрын татах хүчийг ашиглан хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох арга юм. Энэ нь урт хугацаанд хамгийн зардал багтай олборлох арга юм шүү. Хин нэгнийг хайрлахад олон төрлийн мэдрэмж сэтгэлийг зориулдаг шиг уурхаан олборлолт олон хүний мэдлэг чадвар хүч хөдөлмөрийг шингээсэн байдаг. Энэ бүхэн ямар ашигтайг довчхон тайлбарлавал дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж долларын урсгал Монгол руу чиглэн гэсэн үг ээ. Эцэст нь өнөөх хоёрын маань ч үйлдэл таарчээ. Үдсэнд баярлалаа.